Иймэрхүү постэр бол гаргаж авах боломжтой. Надад таалагдсан хамгийн гоё юм нь юу гэхлээр за энэ 3 дахь онцлог нь шүү. За ерөөсөө өөрсдийнхөө хүссэн зураг, хүссэн хэмжээнд бол оруулж болдог болсон. Жишээ нь бид нар өмнө Pinterest-ээс гоё зураг оллоо гэж бодоход тэр нь одоо хэвтэй байж таардаг те. Гэтэл одоо бидэрт босгоо зураг хэрэгтэй болвол тэр гоё зургаа орхиод дахиад өөр зураг хайх хэрэг гардаг тийм үү. Харин энэ Nano Banana-г ашигласнараа бид нар тухайн зурагчийг хэвтэй байлаа гэж бодоход тэр зургаа босоо болгож болно. Босоо зураг байлаа гэж бодоход тэрийг хэвтэй болгож болно. Жишээлх юм бол би өмнө нь яадаг байсан бэ гэх юм бол Pinterest-ээс гоё босоо зураг оллоо гэж бодъё. Гэтэл үндсэн зураг маань надад хэвтэй байх хэрэгтэй байдаг. Гэтэл миний зураг маань босоо байна тий. Тэрийг энийг яаж хэвтэй болохгүй гэж болно шүү дээ. Тэгээд би CapCut дээр яг зураг оруулаад одоо ratio гэсэн хэсгийг сонгож 9-ийг харьцан 16 биш 16 харьцан 9 болгож жоод би бүр тэр зураг бүр зүүмэлдэг байсан байхгүй. Тэгээд зүүмэлчингүүд чинь нөгөө зураг чинь мангар амир бүрсгэр болно шүү дээ. Тэгээд яалчгүй угаасаа тэр зургаа орхиод дахиад шинэ гоё зураг хайх ирэл гарч байгаа. Харин энэ Nano Banana гарч ирснээр ямар давуу тал үүсч байгаа гэхээр биштэй Pro дээр юм шүү. За та 9-ийг харьцан 16-гийн хэмжээтэй зураг байлаа гэж бодоход тэрнийг ямар ч нэгэн чанарын хувьд доолдол байхгүй, жоохон бүрсгэр зураг гаргана гэсэн юм байхгүй. Маш өндөр нэг даршилтай 16 харьцан 9-ийн зураг гаргаж авч болно. Нэгийг харьцан нэг зургийг та 9-ийг харьцан 16 болгож болно. Нэгийг харьцан нэг зургийг та 16 харьцан 9-ийн зураг болгож болно гэсэн үг. Тэгэхээр энэ бол Nano Banana Pro хувилбарын